Сайн байна уу? Би Дархан аймгийн Шинэ алхам сургуулийн хөгжмийн багш Бачимэг байна. Боловсролын байгууллагт 22 дахь жилдээ ажиллаж байгаа. За Шинэ алхам сургууль маань үүсгэн байгуулагдаад 4 дахь жилдээ сургалт хүмүүжлэгийн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бид 3-аас 7 дугаар ангийн сурагчдын бишгүр хөгжмийн чуулгыг удирдан хичээлүүлж байна. Одоогор манай чуулга нь 90 гаруй сурагчтай бөгөөд бид энэхүү уралдаанд 61 сурагчтайгаар оролцож байна. За манай бишгүр хөгжмийн чуулгын сурагчдын нэг онцлог гэвэл бид одоо хүүхдүүд маань олон чадваржиж айлт тенор бишгүрүүдийг бол сургалтандаа хэрэглэж байгаа. За мөн бидний гаргасан амжилтаас дурдвал 2018 оны бишгүр улсын уралдаанд хамтлагаараа тусгай байр, 2019 оны улсын бишгүрийн уралдаанд мөнгөн медаль, за гоцлол төрлөөр сурагч ануудаар алтан мөнгөн медаль, сурагч үлэм алтан медаль, энх эрдэм, ариун гişиг гэх мэт сурагчид тусгай байр эзэлсэн амжилтуудыг үзүүлсэн. Мөн аймгийнхаа бишгүрийн уралдаанд бид алтан хүрэл медалуудыг авсан байгаа. За энэ жилийн бидний анхны уран бүтээл бол 10 сарын 1-ээс эхэлж дуулангаа эхлээд Намсрын чамын хөгжим халуун элхэн нутаг дууг сурсан байгаа. Ингээд энэхүү уран бүтээлээ та бүхэндээ хүргэж байна.